Эрдэнэ төвлөр төрийн өмчит үйлдвэрийн газрын нэрэмжит Ахмадын хоккейн цомын аврах шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээнд 6 багийн 100 гаруй тамирчин өрсөлдөж шилдэгүүдэд тодрууллаа. Энэ жил Сэлэнг аймгийн Буган тосгоны Мөнгөн газар баг тамирчид төрөөлж хошоо авраг болж байна. Манай Буган тосгонд бол 1982 оноос эхэлж хоккей спорт үүсэж хөгжсөн. Тэгээд энэ хоккейнд бол манай Буган тосгоныхан бас ингээд өсвөрийн хоккейчид залуучууд ахмадууд ингээд бүгд бүрэн бүрэлдэхүүнээр энэ хоккей спортод ингээд оролцдог. Манайх 40-оос 51 насны 15 хүний бүрэлдэхүүнтэй энэ тэмцээнд оролцлоо. Тэмцээнд ингээд 1-р байранд орлоо. Өнгөрсөн жил бид нар бас улсын аварга болсон. Энэ жил дахиад улсын аваргын цомыг ингээд хошоо аварга болоод ингээд цомоо дахиад өргөж байгаадаа маш их баяртай байна. Эрдэнэ төвлөр төрийн өмчит үйлдвэрийн газрын нэрэмжит Ахмадын цомын тэмцээн 3 өдрийн турш амжилттай явж өндөрлөө. Тэгээ энэ тэмцээнд бол одоо оролцсон багуудаас 3 өдрийн турш ур чадал юугаа шахан тэмцэлцсэн энэ тэмцээнээс Сэлэнг аймгийн Буган тосгоны Буган тоог 1-р байр. Дархан Уул аймгийн Шарын гол сумын Шарын гол баг 2-р байр. 3-р байранд Улаанбаатарын Хямартан багууд шалгарч ингээд 1 2 3-р байрыг эзэллээ. Тэгээ энэ тэмцээн бол үнэхээр сонирхолтой сайхан болж өнгөрлөө. Энэ жилээс болохоор одоо бас нэмэх 50 болчиход байгаа ингээд дунднаас салгаад. Тэгээ нэмэх 40, нэмэх 50 гэж явагдав. Жил болго явагддаг. Цомын богоод энэ бол цомынх. Одоо энэ Дархан Уул аймагт юу болно? Улсын аварга нь болно. Жил бүр зохион байгуулагддаг тус тэмцээнд Дархан уул, Сэлэнг, Улаанбаатар хотын багууд ирж өрсөлдлөө. Тэд удахгүй Дархан уул аймагт зохион байгуулагдах хоккейн улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө гэлээ.